За өнөөдөр маш завгүй өдөр байгаа. Тэгээд та нарыг би дагуулж авъя гэж бодоод сая би 8-аас хичээл ороод тэгээд одоо 9:20-оос богоон сууж амжих гад гээс хол идэж байна. Би хотод ороод ирчихлээ. Дэлгүүрөө орж зонтог авахгүй бол. За, хэдүүлээ багет ийм десерт идэх үү эсвэл эрүүл жуус уух уу? Ийшээ ормоор ах юм. Гэтэ ийшээ орох хэрэгтэй хаа тий. За ийшээ орж жуус сааж. Is it okay if I record this? Okay, thank you. Can I get one professional, please? You want a large or small? Small. Anything else? That's it. All right. $9.74. Need a copy of the receipt? No, thank you. All right, you're all set. Thank you. It's so pretty. Ус. Зүгээр ус ууж байна. Би юм party мэлэн данч өглөө орж байна. Одоо ямар нэгэн сургалт байгаа юу? За, сургалт байгаа. Байж аргагүй гэх. Дөрөн болон шинэ үгс даасан сургалт байгаа шүү. Тэрээ миний бао дотор авах юм бол одоо профайл руу ороод Instagram профайл руу ороод тэр дээр нэг холбоос байгаа. Тэрэндээ даруул миний бүх онлайн сургалтын мэдээлэл байгаа шүү. Миний дугтаа дэлгүүрүүдийн нэг TJ Maxx дотор нөгөө гэр ахын бараанууд зардаг. Юусэд хэр удаж байгаа гинэ 2008 оноос хойш байгаа. Тэгэхээр чи одоо хэд болж байгаа? Өнөөдөр 21 он гэдэг чинь бодоорой манайхаа 12 13 жил болж байгаа юм уу? Гэтэ мэдээж жил болгон эсвэл 2 жил болгон Монгол руугаа явж нэг хэдэн сар байдаг. За, зонтог болцгоё. Hi, excuse me. Do you sell umbrellas? Yes, over here. We're to the third floor. Third floor? Yeah. Okay. How do I get there? In the escalator. Okay. Thank you. 3 дахь таа гинэ. За 53 болж байна. 11-ээс цагтай. За өөр асуулт байна уу? Байхгүй бат таваа ингээд дуусгая.
За сая эмчтэй үзүүлчлээ. Бүх юм сайн байна. Тэгээд намайг full term болсон гэсэн. Full term нь юу гэхээр би яг нэг юм Монголоор юу гэж хэлэх юм мэдэхгүй байна. Юу ч гэсэн одоо хүүхэд маань төрөх юм бол зүгээр гэсэн. Тэгэхээр 37 38 хоног тэгэхээр хизээж төрж болно гэсэн үг. Би танд хэлэх бах тий. Эмчтэй үзүүлчээ тэгээд дараа нь би нэг Монгол охинтой өдрийн хоол идчихээд тэгээд сормуусаа хийлгүүлнэ. Тэгээд би ер нь Америкт сормуус хийлгүүлдэггүйдээ илүү хамаагүй хайцангуй үнэтэй байдаг болохоор ер нь $100-аас эхэлдэг. Тэгж бодохоор яг Монголын үнэтэй харьцуулахаар ингээд угаасаа амар үнэтэй. Яг нь сормуусыг нэг удаа хийлгээд явах биш. Дахин ингээд хийлгүүлэх шаардлагатай байдаг болохоор тийм ээ. Тэгэхээр би ер нь бол Монгол дахтаа л илүү ганхан ингээд сормуусаа илгээд маникюр биткүүр байнга ороод тэгж явдаг. Гэтэ Америкт тахтай яг маникюр биткүүр орно гэхдээ сормуусаа хийлгэхгүй. Гэтэ одоо энэ сар төрөх юм чинь эсвэл дараа сар ч юм уу жоохон гангрий гэж бодоод тэгэд хасаа өдөр хийлгүүлэх гэсэн. Гэтэ өнөөдөр Манхэттен руу орох хэрэгтэй болсон болохоор цагаа өөрчлөөд бэлтгэсэн байгаа. Гэтэ 12:30-аас хоолнд орох жагаад болоод илүү 2-оос ууцахаар болсон байгаа. Тэгээд би зүгээр алхаад явж исэн чинь дэлгүүр алдсан одоо яана H&M байна. Би шорхоод ингээд гадаа зогсоод байж байна. Гэтэ гадаа амар гоё байна. Сая бороо ороод би сая бахан ороод гэтэ яг одоо зогссон чинь айгүй гоё болчлоо. Би урд нь Columbus Circle ер нь ирж байгаагүй юм шиг байна. Яг ингээд энд ирсэн чинь надад яг ингээд DC дагаа юм шиг мэдрэмж төрж байна. Washington DC-нд ер нь яг хот дотроо дандаа ингээд circle-ууд амар их байдаг. Roundabouts гэдэг лөө яа. Яг энэ гудамжаар урд нь алхаж байгаагүй юм байна. I love it. За дэлгүүр авах. Өөртөө юм уу гэж орж ирээл. Эцэг нэмэдсэн чинь л ийш ороод ирлээ. H&M-ийн хүүхдүүд амар хөөрхөн ганган. Oh my goodness, so cute. Манай охин ирсэн нэр готлохгүй юм биш үү? Гэтэ нэлэх хүүхдээ бас готломсгүй л дээ. Sale. I like sale. Ним жижиг. Oh. So cute. 3 сартай хөвц. За 3 сартай хөвгтийн хувцас зөндөө байгаа. Ер нь бол 3-6 сарын хувцас бол хэрэггүй байх гэж бодчих. Яг үнэ хэлэхэд би тортой юм бариад өдөржингөө алхмааргүй байна. Гэхдээ яг гоё. Юм хараад явах гоё тийм ээ. Window shopping. Гадуур өмсөх цам золчвол харин хэрэгтэй байна. Тэгвэл миний гадуур хувцас гэх юм бол би энэ якийг л өмсөж байна. Тэгвэл энэ чинь өглөө гинт нэг өдөр халуун нэг өдөр хүйтэн өглөө оройд жоохон сэрүүхэн тийм байгаад байгаа болохоор би зүгээр нэмхэн тийм цамц тэгээд урт цамц байвал хэрэгтэй байна. Гэтэ тийм сайн харагдахгүй байна.
бодоггүйсэн. Гэхдээ би харуулъя. За би Нью-Йоркт зөндөө иржсэн мөртлөө энд яг иржсэн мөртлөө би ер нь энд хизээж зураг авахулж байгаагүй. Гэтэ хүмүүс энд зураг авах гэж очилдог. За өнөөдөр би очиулаад зураг авахулчих тийм үү? Яди. Тэрвэрлээ үнслээ. Яг үнэ хэд энэний орч нь бүр амар урттай тийм. Өнөөдөр ерөөсөө бараг хүмүүс байхгүй байна. Нью-Йорк ер нь туристууд хамаагүй бага болсон байгаа. Гэтэ хүмүүс бусад ирж байгаа. Дулаахан болсон болохоор. Hi, excuse me, can you take my photo, please? It can be just a video. Okay. Perfect. За Нью-Йоркт ирээд Монгол хүнээр сармасаа идүүлэх гэх юм бол ийм отод амхан газар байдаг юм байна шүү. Саяны ухаа яагаад амар баг мөдчихөө? Сэтэлтэй бүр яаж амжилтдаг гэсэн. Сэтэлтэй хат ингээд ресторанууд нь зүгээр хоолоо өгөхгүй 30 минут болох. Окей. Би биш гэж байгаа. Идүүлсэн, мөнгө орсон. Окей, тэгээ бас хумсаа идүүлсэн. Энэ ингээд жинхэнэ цэцэг гэсэн. Амар хөөрхөн 2 монгол охин. Бид 3 бараг 2-3 цаг ярьж суусан баг. Тэгээд Аритай хамт хоолнд орчоод өдрийн хоолнд айгуу гоё хоолны газар орчоод тэгээд сармасаа идүүлээд, хумсаа идүүлээд тэгээд Нью-Йоркт нэг их монголчууд байдгүй гэсэн. 300 гаруй эсвэл 500 мэтгүй ер нь л хамаагүй бусад том хотуудтай харьцуулахад бол харьцангуй бага хүмүүс байдаг. Тэгээд би ер нь сая л анх удаа Монгол хүмүүстэй уулзлаа. Тийм юм шиг санагдаад урд нь Нью-Йоркт Монгол хүмүүстэй хамт байгаагүй хаа. Би энэ том хотод тэгээд хөөрхөн 2 монгол охиныг олоод уулзаад өдрийн гоё өнгөрүүлсэн. Зөндөө юм яриад Нью-Йоркт ингээд өөр таньдаг монгол найзтай болсондоо баяртай. Яг нь Нью-Йоркт миний багын сайн найз хүн байгаа. My best friends from high school and college is here. Гэхдээ илүү өөр найзтай болсондоо баяртай. So it's really good. Яа, одоо бараг 6 цаг болох чинь 6:30 өнгөрцөн байна уу? I'm tired. Би яг үнийг хэлэхэд 1 цаг болж байхад ядарч ирсэн л та. Гэтэ очиж дунтмаар байсан. Гэтэ сармасаа идэж байхдаа хэвчижсэн болохоор гайгүй. Гэтэ өнөөдөр нэлээ их алхахлаа. Зөндөө шатаар дээшээ доошоо буусан. Ер нь бол тасгалсаа хийсэн. Би бүр financial district-ийг бүр доошоо явсан болохоор одоо дээшээгээ буцах хэвцамдаа Koreatown-аар зогсоод тэгээд H-Mart орж ганц 2 юм аваад би ганцаархнаа хоолнд орох гэснээр болоод зүгээр кимпап аваад идсэн. Даалга нэг манай найз охин ирж байгаа. Тэгэхээр солонгос хоол идмээр гэсэн. Тэгэхээр солонгос хоолнд орноо. Энэ амар хөөрхөн гудамж. За одоо харих гэж нэг 40-50 минут болно.
ирэхээс өмнө алхахаас өмнө би жоохон суугаад амарч байна. Тэгээ гадаа амар гоё юм. Өглөө бороотой онцгүй байсан. Одоо болохоор бороо ахгүй гэдэг үүлтэй. Тэгэхээр нэг амар халуун биш яг гоё таарсан цаг агаа гоё. Тэгэл хүн ажиглаад people watching сууж байна. За, гэрээс явж байхад бороо орж ирсэн. Буцаж ирэхэд бас бороо орж ийн. Гэтэ өдөр бороо ороогүй гоё байсан. Тэгээд би улаан зонтог авсан. Хүн болгон хар зонтогтой байдаг. Тэгээд энэ тэнд тавих юм бол бус хүмүүсийн зонтогтой холдогдоод олоход хэцүү ээж магадгүй гэд тодонг авсан. So cute. Арт зонтог ашиглаагүй. Cute.